Засгийн газрын бодлого чиглэл мөрийн хөтөлбөр үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэдэг нээлттэй засаг хөтөлбөрийн ээлжид дугаараар өнгөрчүүд 7 хоногт гадаад харилцааны сайдын санаачлагаар зохион байгуулагдсан бүтээлч хамтын ажиллагаа нэртэй чуулга уулзалтын талаар хүргэхээр бэлтгэлээ. Монгол улсаас дэлхийн 100 гаруй улс оронд 120 мянга орчим иргэн ажиллаж амьдардаг. Энэ бол зөвхөн баримжаа тоо. Өөрөөр хэлбэл Монгол улс гадаад улс орнуудад оршин суугаа нийт иргэдээ яг таг нарийн чанд бүртгэж чадаж байгаа юу гэвэл үгүй. Харин шинжлэхийн засгийн газар Монгол улсын бүртгэлээс нэгч Монгол иргэн хоцрох ёсгүй гэж үзэн гадаадд суугаа иргэдтэйгээ харилцах, хамтран ажиллах гаргалгаа гэрэлхийлэх зорилготой энэ уулзалтыг зохион байгуулж байна. Мэдээж иргэд дэлхийн улс болгоноор иргэдэд хайгаад явах аргагүй тул иргэдийн сайн санаагаараа нэгдэн нэлсэн төрийн бус байгууллага холбоотоор дамжуулан иргэдтэйгээ холбоо тогтоохоор энэхүү бүтээлч хамтын ажиллагаа чуулганыг зохион байгуулж байна. Гадаад харилцааны яам болон Монгол улсын хуулийн бүртгэлд дэлхийн 24 улс оронд монголчуудын байгуулсан 68 төрийн бус байгууллага холбоо байдаг гэжээ. Энэ чуулга уулзалтанд бэлтгэж дэлхийд даяар тархан суугаа монголчууд цахим ертөнцөөр дамжуулан дахин нэг удаа тооллого зохион байгуулж үзэхэд үүнээс ч олон төрийн бус байгууллага холбоод байдаг нь хэлхийг хүслээ. Асан нийгэм шилжснээр иргэд хэлийн чандад чөлөөтэй зорчих болж улмаа тэндээ суушин аж төрөх болсноор дараа 20 гаруй жилийг үджээ. Үүнтэй холбогдуулан хэлийн чандад аж төрж буй иргэдийн хууль ёсны хэсгийг хамгаалах, тэдэнд төрийн өөрчлөлтөөр цаг алдалгүй хөрөх асуудал хуцаар тавигдах болж Монгол төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болсон. Энэ ч үүднээс хэлийн чандад байгаа иргэдийн хууль ёсны эрх ашигтыг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд хамгаалах асуудлыг гадаад бодлогын үзэл баримталтаар тусган улсын хуулиар хэлэлцүүлэн батлуулсан байгаа. Шинжлэхийн засгийн газарт иргэдийн ашигыг хамгаалах, хэлийн чандад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эх орондоо ерөн суурьшигтанд дэмжлэг үзүүлэх асуудлыг гадаад харилцааны салбарынхаа тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг та бүхэн сонссон байна.